Боловсролын зээлийн сангийн ажлын хэсгийн даргын томилгооны асуудал дагуулад байна л да. Сэлэм даргыг халаад таны туслах төр тогтхойг томилсон гэсэн асуудал ирж байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч. Таны туслахаар бас ажиллаж ирсэн анхааралтай байна л да. Туслахаар ажиллаж байсан. Тэг яагаад анхааралтай чинь? Ер нь ямар туршлагатай хүн бэ? энэ Тэр чинь Америкт төгссөн, бизнес удирдлагаар төгссөн залуу өөрөө суралцж ирсэн. Тэгээ мөн одоо боловсролын салбарт бас анхны шатнаас давхуулаад ажилласан юм шүү дээ. Сургууль багшилсан. За тэрний дараа Дархан уул аймгийн одоо боловсролын газарт бас мэргэжилтнээр ажилласан. За тэгээд яамд ирж ажилласан. Бүхий шатаар нь явсан ийм хүн байгаа. Тэгээд авилгатай тэмцэх газрын бусад газруудаас саналыг аваад томилсон ийм томилгоо. Энд чинь өөрөө боловсролын зээлийн сан чинь бол тийм төрийн захиргааны байгууллага биш шүү дээ. Тэрийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Үзэгчтэй бүхэнд бид мэдээллийг боловсролын сайд Наранбаяраас тодруулж хүргэлээ. За боловсролын зээлийн сангийн ажлын албаны дараагаар боловсролын сайдын туслах төр тогтоог томилсон асуудлыг тодруулсан юм. За учир нь гэвэл төр тогтоох нь өмнө нь бол сайдын туслагаар ажиллаж байсан. За боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Сэлэг маг бол 1-р сарын 6-ны өдөр ажлаас нь чөлөөсөн. За ажлаас нь чөлөөсөн шалтгааныг бол одоо ёс зүйн зөрчил гаргасан үүднээс бол чөлөөсөн гэж тайлбарсан байдаг. За боловсролын зээлийн сангийн дарга асан Сэлэг маг бол боловсролын сайд Наранбаяр нь боловсролын зээлийн сангийн хэд хэдэн журмыг зөрчсөн шийдвэрүүд тушаалуудыг гаргасан гэдгийг бол хэлсэн. За мөн түүнчлэн одоо энэхүү журам тушаалыг нь дэмжихгүй байгаа учраас энэхүү ажлаас чөлөөлж байна гэсэн асуудлыг ч мөн хөндөж байсан юм. Тэгвэл өнөөдөр боловсролын сайд өөрийн туслах байсан төр тогтхыг боловсролын зээлийн сангийн дараагаар томилсон байна.